Сайн байцгаана уу залуучуудаа, сайн байцгаана уу монголчуудаа. ТV Sweden студиэс хүргэж байгаа та найзын шоуны нэвтрүүлгийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлэг нь мэдээж найзтай болон найзгүй бүх хүмүүс зориулж байгаа. Хэрвээ та найзгүй бол найзтай болж аваарай. Хэрвээ та найзтай бол бас найзаагаа сайн танаас судлаад мэдээд аваарай. Тийм ээ, өнөөдрийн оролцогчоор Солонгосын одтой нэвтрүүлэгт урилгаар оролцож байсан Авьяасдаг уран бүтээлч орж байгаа. Өнөөдрийн оролцогч бол Дуучин Ганто. За Гантогоо энэ өдөр мэндийг. За мэнд үргэ. За хамгийн түрүү сайхан үлдчихэж байна. Сайхан үлдчихэж байна тий. Хүүтэн бай. Солонгоцд нөгөө айгуу дулаахан шүү дээ тий. Монголтой ангууд ямар байна? Ер нь бол энэ жил яг өвөл бол Монголоо байж байна. Гайхалтай бас утаагүй сайхан байна. Хүүтэн байна. Бас Улаанбаатарт өвөл хурж ирээд тэгээ буцаа Солонгос руу явхаар манай тэнд байгаа дүү энэ төр нутгийн өнөр гоё шүү. Одоо яана өнөр авч явчих юм шүү. Нутгийн өнөр авч явчих. Тэгээ тэнд чинь нөгөө өнөртөөс тасгаар бүр халиан мад уу. За ямар ч гэсэн Гантогоо манай урилгыг хүлээж авч найз нарыгаа шалгахаар ирсэн. Та найзтай нэвтрүүлэлт оролцож байгаад маш их баярлалаа. Өөрсөндөө маш их баярлалаа. Айгаад тийш юу ямар л одоо нэвтрүүлэг болтой гэж. Хамгийн түрүүний хараа нэвтрүүлгийн асуултууд яг та найзтай. Би маш олон найзтай. Гэхдээ одоо сайн одоо нийлж бас дотн одоо найз маань ховоролтой ер нь тий. Бид нар яг л одоо тэрийг л шалгах гэж л да. Тэр найз мэдээж бид нар амьдралдаа маш олон найзтай. Гэхдээ яг үнэхээр чанар шалгасан маш сайн хэрэгцээтэй үед тусалж чаддаг найз хэд байдаг юм бол Гантогоо гэдэг үнийг нь хэр мэддэг юм. Тэр илүү мэддэг бол тэрийг бас үзэгчд маань танилцуулж хэрэгтэй тий. Гантогоо гэж ийм залуу байдгийг шүү дээ. Янз бүрийн ярьчудаа бургамнаа. Тэр найз нартай хэр итгэж байна. Ер нь бол итгэж штэ би очоод найзуудтай уулзсан гим юм хийгээгүй юмсан. За тэгээ Гантогоод бэлдсэн найз нарт нь бэлдсэн шок бол бид нар ямар шок байх вэ гэхээр ийм. Найз нарыгаа хэлээ. Гантогоо маань ингээд драма театрын хажууд явж байгаа найз нь хөлөө хацаа гიშгээд хөлөө гэдэг шүү дээ. Шагаа эвгүй болчихлоо. Би ч угаасаа саяхан хөлөө бас мөртөөгээд одоо тэгвэл найз мэдж байгаа тэр найз ер нь мэдж байгаа. Тий мэдж байгаа. Тэгвэл хөлөө сэтрээчлээ ингээ хөл болохоо очсон. Ирээд туслаачаад найз маш өнгөө явж нэг хоёрдугаар төрөвч орхиод гарцсан байна. Гантогоо одоо яг сандал дээр сууж байна. Эндээс юусэн хаашаач бас гарахгүй байна. Ямар таньж мэдгүй гуугаа дээлтэй байж тээ. За тэгээ. За би жүжиглэж чадах нүггүй яа. 3 удаа залгах боломжтой. Дуудлах их. 3 удаа. Тий 3 удаа. Окей. Яг авахгүй дуудлагыг тооцохгүй. За. Авсан 3 дуудлагыг. За. Тооцно. Яа. Даадах чи бас нэ. Эрэгтэй эмэгтэй хамаагүй. Хамаагүй тий. Ээжигээ дууж болох уу? Найзтай ээж одоо үгүй хөлбөнөөс нэсгэр хэлсэн шүү дээ. Би энийг бол хараа. Тэгвэл бол ээж нарийн 100,000 зас авах гээд байгаа. Ээжигээ бас мөхтэй. Ээжиг бас тий. За тэгвэл эхний удаад хэн гэдэг найз руугаа залгахыг сан бодлоо. За хамгийн дөрөнд би шууд толоороо орж иж л да. Миний бас нэг айгүй сайн одоо надад одоо Монголд хурж ирээд айгүй сайн хамгийн ойр дотн үерхэж нөхөрлөж байгаа нэг найз маань. Нэр нь адилхан Гантогоо гэдэг нэртэй нэг найз маань амьдаа байгаа. Тэр баан хөдөөнөөс ирсэн байгаах гэж би бодож байна. Тэгээ ямар ч хэлсэн нэг залгаад үзгөө. За тийм. Та найзтай юу? Гантогоо чамд маш хөтгөл хүлээдэгс найз чинь залгаж байгаа шүү. Гантогоо авраа. Авахгүй чи тэгээд Гантогоогоо бодоолгоо шүү дээ. Тийм шүү. Дараа чи бодоо олно шүү. Зан хийлж шүү телевизээр. Бас миний дууг тавьчихжээ бас. Найз гэдэг чи юм л дээ. Дууд дээр. Найзынхаа пен. Өгшин сайн уу? Сайн. За, миний өгшин хотод байна уу? За. Харин найзд нь нөгөө нэг сая драмын театрын энд явж байгаад найз нь хөлнийхөө нөгөө нэг бэртлийг бас сэдрэж гэх шиг боллоо. Энд хавтарч унаад. Тэгээ яг найз нь энэ гинтийн ажилдаа явж байгаа нөгөө гэрээс гарах. Харин тийм ээ өгшөө. Тэгээд найз нь харин гэрээсээ нөгөө нэг ажилдаа явсан болохоор түрүүчээ бас мартаад гарчдаг. Тэгээд найз нь энэ драм театрын энэ хажуудлын сандал дээр нь суугаад яг ингэж байж юм л да. Тэгээд Хуамтнаас туслан шууд юм өгсөн чинь найз нь хөдөлж чаддгүй. Энэгээр чинь тэгээд Хуамтнаас явахгүй юм. Тэгээд найз нь санаа зовоод миний өгшөө найзгаа хурж ирээд газ юу байгаач хүүтэн байгаа болохоор газ хурж ирээд аваад боломж байна уу? Тийм өгшин. За. За, зүгээр үү? Би явлаа. Би мороо байсан байна. Энэ зүрх мөрхний тохиолдол мөхөд бас амар байна.
Сандраад ихэд Арай шүү дээ. Оо, бач. За. Бос арай шүү дээ. Байна өгшөө. Оо тийм өгшөө. Зүгээр өстэй ажлын зүгээр өстэй өгшөө. Гэр найз нь хамгийн дөрөв чамруул залглаа л даа өгшөө. Гэр найз нь сая харин уулан гайгуул явж ирсэн халтартай гуталтаад явж байгаа тэгээд ингэчлээ өгшөө. Найз яарж явж байгаа. Тэгвэл яг энэ драмын театрын уртлын сандал дээр энэ Цэдэн балны хөшөөний хажуудны суудлын дээр сууж ирэх шүү. Амар хүүтэн байна өгшөө. Гэлзаараа. Баярлалаа андаа өгшөө. Наас хүлээж. Гэлзаараа. Төвчөр гайгүй байгаа сте. За өгшөө. За. Та найзтай юу? Би бас тэгэл бас л ойлгож штэ. За ерөөсөн хэлээ гантхойгийн найз гантхой нь тэр урд ирэх юм. Одоо дахиад найз байгаа залгаа шээ. За өстой 10 жилийн охин л нэрэндээ энэ дээр над дээр бол. За 10 жилийн нэг ангид төгссөн. Нэг ангид төгссөн манай. Оо за. Усаа. Нөхрөө дагуулад ирэхэд. А тэгвэл сайн зүгээр шүү дээ. зүгээр. Сайн өгшөө. Оо за ажил нь сайн уу? Аа за. Харин найз нэг яралтай хэрэг болчиход хөө. Харин найз нь энэ сайн найзын хөлийг бэрснийг мэдэн штэ өгшөө. Андээ найз хөд зүгээр уучлаа гэж бодоод бас гадуур ажилдаа явж байгаа найз сая драмын театрын энд явж байгаад халтарч өнөөд найз нь хөлөө дахиад сэтрэж гişиг боллоо. Тэгээ явж болдгоо өгшөө. Тэгээд найз нь харин хамгийн дөрөв чамруул залгачлаа нөгөө нэг эндээс найзгаа хурж ирээд нэг эмнэлэг рүү аваад явах өгшөө. Найз нь яаж ч нэг ажилд ихтэйс одоо гинэт явж ирсэн болохоор найз гэрээсээ нөгөө төрөвч авч гарахаа мартсан байна өгшөө. Өөр найзгаа залгах гэсэн уцаа авдаг хамгийн дөрөв харин чи санаанд ороод миний өгшин завн гайг бол найзгаа найз нь харин бэж миний өгшөө. Миний өгшөө хаана юу? Оо тийм үү. Тэгвэл найз нь хөдөөж гадаа амар хүүт тэгээд найз нь харин тэгээд гэс хурж ирээл. Тэгээд найз нь такси байж авахгүй хурж чадахгүй байна өгшөө. Яг энэ драм театрын уртлын энэ юун дээр Цэдэн балын хөшөөний хажуудлын суудлын дээр сууж байна өгшөө. Найзгаа уучлаарай өгшөө. За баярлалаа хөө. Йоо. Гантхой мөн эхнийхээ давааг даваад найз нөлөөгөө цалгаад найз нар нь ирэхээр боллоо. Тэгээ пунсаа гантхой хоёртоо баярлаад гантхойгийн сандал дээр хөдөөчихгүй байхыг хараад юм. Та найзтай юу? Тэрс найз нар нь ирж л байгаа гэх юм. Одоо ирж байгаа. Цаад болчихно айгүй бол одоо айгүй бүр яарад харин ойрхон уу гэр нь нэгэн захаас ирж байгаа. Нөгөө пунсаа гэр нь гайгүй ойрхон. Тэгээ ойрхон. Давцсан дагуулж байна. Оо за цаа нэг найз отоорг ойрхон ирж байгаа гэсэн чинь. Байна өгшөө. Хаана өгшөө? Яг энэ драмын театрын хоцлын тэгээд өгшөө. За хөдөж өглөө өгшөө хажуугаар хөл өвдөд ич ямар хэцүү амьдрал вэ? За өгшөө. Гэлцээрэй. Та найзтай юу? За ингээд дуучин гантхойгийн маань ярьсан хоёр найз ирсэн. Тэгтээ төрүүлж ангийнх нь 10 жилийнх нь ангийн охин. За ангийн дарга пунсаанд төрүүлж ирсэн. Пунсаа бол маш хариуцлагатай найз гэдгийг харуулж зогсоол дээр машинаа тавьчаад одоо очлоо гэдэг гантхойгоос төрүүлж харин хүрээд ирсэн. Пунсаа бол эмхтэн юм болохоор тэгээд найзаагаа өргөж авч чадахгүй учраас өөрийнхөө чадах чинээгээ тэгээд түшээд ямар ч сан зам руу явсан. Тэгээд машингөө мөртлөө такси ороод явна гэсэн тийм сэтгэлтэй найз гэдгийг харагдсан. Харин гантхой машинаа тавьчаад яг тэр үед өстө хар ирчээрээ найз дээрээ яаран сандран ирээд тэгээд эр хүн гэдэг ямар хүчтэй вэ гэдгийг харуулж найзаагаа өргөөд машин руу явсан. Тэгээд шууд эмнэлэг рүү явна гэсэн төлөвлөгөөтэй явж исэн гэсэн. Ингээд энэ хооронд замд нь бид нар очиж уулзсан. Чамтай хамтуулаа би бүгдээрээ бүгдийг цуулаа гантхой та нар дээр зүрхий зөөдөө. Та найзтай юм болчихсон. Тэгээд юу вэ? За гантхой юу? Эндээ юу? Гантхой пунсаа. Та найзтай юу?
За үзэгчтэй ямар ч гэсэн гантоогийн маань хоёр найз ирлээ. Тэгээд үнэхээр найздаа тусалдаа найзынх нь хөлн эв өрөөл сав сараад байгаа. Энэ үлүүд үү? Энэ үлүүд. За ингээд хоёр найз ямар ч байсан гантоодоо туслах гэж ирсэнд нь баярлаа гэдэг нэвтрүүлгийн зүгээс 100,000 төгрөг үлгэж байна. За нэг таагаар юм гэсэн. Хэрвээ авбал хуваан авбал 33 үдчихээ яг би гэж. За тэгэхээр энэ 100,000 төгрөг болгоо зүгээр өгөхгүй. Гантгоотой холбогдлолтой 40 асуултыг энд бид нар авсан байгаа. Энэ 40 асуултаас 20 асуултыг асууна. 20 асуултанд хариулж чадвал асуулт болгон 5,000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Хэрвээ хариулж чадахгүй бол асуултаа биднээс буцаагаад 5,000-аар худалдаж авах. За эхлэе. Манайха харлаа. За эхний асуулт. Ээжийнх нь бүтэн нэр. 1 2 За бүтэн нэрийг ястаа Зүг. Бүтэн. За самбар байна. Маш үлдсэн шүү. Бүрсрэгч таныг бол гандгоогийн найз фонсаад аягүй сайн төрсөн орд. Ее! Төрсөн өдөр. 6 сар нэг. Оо. Бодоо. Өндөр. Би өндөр идэ. Яг би өндөр идэ. За. 168. 268. За, өөрөө 69. Гантгоогийн би өндөр идлээ. 175. 4 5. За 60 рүү оруулж гэж. За таваа. Яа! За. Жин, бинжин. За бинжин. Бинжин 74. За. Яар сайхан торгохай нээсэн юм байна. Торгосон шүү дээ. За хоёроо торгохой хэлээ. байсан. Бинжин 70 кг. 70 кг. Яа! Гал гэсэн ч орохгүй юм уу? Анхны хайр. Хэн байсан бэ? За энэ сонсоод мэт багталтай да. Сонсоод мэт. Энд чи хейтерс юм. Тэгээ байж байгаа болохгүй шүү. Нөгөө хэн штэ? Хэн штэ? Үнжээ. Асуулт харилаа. 1 2 хав. За ингэж бодож. За нэг нэр. Ямар нэг нэр хэлчихгүй. За ямар ч ингэж. Уйна юм болоо. Мойна хин гүнжээ манай анхны хайр бол гэрэл цэцэг гэдэг нэг гэр шиг гэрэлтдэг охин байсан байна. Яг гэрэлтгээ Аа дээ нөгөө Доотлоо мойна байсан. Энэ бас санаа. Жисэн сууч. За энэ бол хараа бас найзуудын мэдчих хэвээр бас нэг асуулт байна. мөнгө багсаад За энэ бол хараа гэрийн хаяг. яг хаягийн тоотыг мэд. Танд Яг тэр гэрийн тийм хаана байна гэдгийг За мэдэн шүү дээ. 5 гараач. Яа шууд. Тоотоо. За хаягийн нэг олон түмэн зарлаад явах дараа нь чихэн. Яа. Чиглэлтэй дүүргийн нэг Оо энэ хараа мөнгө авах гэсэн асуулт байна. За мөнгө авснаа. Шууд бэлтгэн мөнгөөр ачдаг болохоор ч юм. Гэрийн зүүн талын юм байна. За. Ботлоор. Тэр асуулт хариулаад дуусаа мөнгө авсан. 2 За 2 3 хэд гэнэ 4 за энэ зөв юм байна. Yes. Зүгээр ах юм бэ. За өмдний ярьсмаар. Өмдний ярьсан. За өмдний ярьсмаар чинь 1 2 3 4-өөс 36 5 за найс чи 30 ярьсмаар өмсдөг юм байна. 5 5 Ёо. За эцэг яа. За шингэрээд тах. хобби. Энэ хүний хобби юу вэ? Дуу хөгжим. За итгэлтэй нэ итгэлтэй. Ахуу хайлтж ахуу. 2 3 4 5 кино зэх дуртай байна. За Яа. Яа дуугаа харуулаад дууж одоо чи бид ирэх болсон шүү дээ. Байгуулсан сонсдог хобби. Дуртай өнгө. Тийм хар цагаан тод өнгөнд дуртай шүү дээ. За хар цагаан. Nice. За Баг ингээ бүлэг байгаа шүү дээ. За тонсаа нэг мэдчихэж магадгүй тийм. Багада ямар цэцэрлэг хэдгээр цэцэрлэг хаана байсан бэ? Нэгдүгээр За хэлнэ яг ямар юу нэртэй нэр сайн хэлнэ шүү дээ. Янз бүртэй байсан. Цэцэрлэгийн нэг хүмүүс мэддэг нэг нэр томьёо байдаг юм байна. Тэр цэцэрлэг гэж Яа хэлдэг. дээ чи мэдж байгаа зү. За там тооч. Нэг юу гэж яддаг мөрөнгө. 2 3 4 4 За зөвийг авснаар уу. За. Яа. Жанжи оройт юм байна. Жанжи орой. Тэр чинь нэг юм уу? нэг биш. Оо Төрсөн газар хаан төрсөн юм бол энэ үү?
солигийн Гүү. Яа, найс. Говь юу хтэй, говь. За энийг бол бас мэдчихээд айгүй гоё хэрэгтэй асуудал байгаа байхгүй юу? Ээжиг нь төрсөд. Ийм цагаан найз чи төрүүлж өсгсөн ээжийг гэж бодоод байна та хоёрыг. Би эдний ээжийг хэдэн сар эдгэрсэн мэддэг. Тэгээ би ч эдний ээжийг. Өө зүгдэг бол хайж хэрэгтэй. Найз чи юм даа. Тооч нэг найз чи 2 3 4 5. За одоо найз ээж чинь төрсөн ээжийн төрсөд тун удахгүй болох гэж байгаа юм. 12 сарын 15. 12 сарын 15-нд. Хатагийн ээж маань төрсөн байна. Нэг үргээрээ тоо. Анхны уран бүтээл. За найзгаа энэ анхны уран бүтээлийн нэрийг мэдэхгүй тэгээд оногоо шүү тоо найз яг зүгээр. 2 5. За багтаа. Яг гоо тал нэрэл хэлжээ л да. Нэг авчаа. Тий. Датчиг метр гэж. Чи метр гэж. Яг юм шүү. Энэ тооцох уу? Тооцох. Окей. Дуртай хоол. 2 хоол. Монгол солонгос 2 хоол. 2 хоол. 2 хоол. Монгол солонгос. За Монголын болохоор юу аа? Шүнэг. За хэлээ. 2 шүлтөө. 3 миний хар навъя. За 4 5. За хэлээ хаа. Хинчиж игээл хотлоо. Зөвхөн ирчүүд Солонгосын цөөн гिचсэн шүү дээ. За авцсан шүү. За. Хэлэх дуртай үг. Яа. Хэлэх дуртай үг. Эцэг гिचээвэл заяа гिचээ. Биш 2 3 Хонсоны юм хэлж байгаа. За хэлчих. Хэлэх дуртай үг. Зөв хүний үйлдэл нүднээс татвал зөв байдаг. Хичээл заяа хичээл гэж. Чи багтаа бидэгтэй хэлдэг байна. Пэйжтэй хэдэн дагагчтай вэ? Пэйжтэй хэдэн дагагчтай вэ? Энэ сүүлийн үед мэдээж хүн болгонд нөгөө Facebook пэйж дээр интернет захын ертөнц хөгжсөн те сошиал ертөнцид ялч маш олон дагагчтай байдаг. Тэгвэл яг найз чинь дагагч хэдэн дагагчтай байдаг юм бол 500. За өндөр. За 5 тавч. 1 За. 2 За 2500. 4 5. Найзуудын хэлээд яасан. Facebook 48 мянга байт юм байна. Пэйж нь болонгоо 143 мянга байт юм байна. Мэдээ. За тэгэхээр ганцхан одоо пэйж бол Facebook. За. Энэгээр гарна. Тэгэхээр та нар дагаарай. Тэгээд найзын нэснээр ястаа нэг 500 мянга гаргаарай. Хоёроо. За хамгийн сүүлийн асуулт. За. Хамгийн дургүй зүйл. Хамгийн дургүй зүйл. Найз чи хамгийн Хийх дургүй зүйл. хамгийн дургүй зүйл. Хийх дургүй зүйл. Ер нь бол дургүй шүү. 1 Дургүй зүйл. 2 та өргөн зүйл. 3 Шудраг байх дуртай шүү. 5. За дургүй зүйл бол цаг барихгүй байх юм байна. Загч. За нэг дэртэл байгаа ганцхан юм. Асуулт дуусна уу? 45 мянга яа таа. За тэгэхээр араа саяны яг 55 мянган төгрөгийн асуултыг мэдчих авсан үү те. За одоо хэрвээ толгойд тогтцоо үзэл дээ. Яа. Хатагагийн ээж нь эдгээр эдэн төрсөн гэлч бай. 15. Яа. Хэлэх дуртай үг нь юу байсан юм болоо? Зөв хүний үйлдэл Нүднээс алдаж Зөв. Тэгэхээр яг л ийм шиг найз нараа мэдж авдаг болох нэ. За ингээд найз нараараа хэр бахархдаг бай. Найзаараа тоо. Эсвэ хөрхөө. Маш их. За гадуур найзаа бахархалгүй явах биш. Найзгаа өмнөөс юу хийж чадах вэ? За ер нь бол өөрийнхөө чадах бүх юм хийж чадна. За гадуур юм хоёр найз ямар ч гэсэн найзаараа амар бахархдаг те. Хаач бас хэний ч юм найзаараа бахарч чаднаа. Тийм болохоор одоо та хоёр яг гоё найзын тухай дууг хүн олноор цугларсан газар очоод ихтэй нэвтрүүлэгт орж байгаа гэж хэлэхгүй заяа. Хоёулаа ингэ зэрэгцээ сайхан хөдөлж очиж зогсоод амар гоё ингэ зогсоод нөгөө тэнгүүдээ сайн байцгаана хүмүүсээ бид тэр дуучин ганцаагийн хоёр найз нь байгаамаа. Би тэр найзтай амар хайртай. Найзаараа бахархдаг. Миний найзыг дэмжиж яваарай. Facebook-т нь дагаарай. Instagram-ыг дэмжээрэй. Ингээ бид тэрийн зүгээс нэгэн сайхан дуугаар энд байгаа бүх хүмүүстээ ая дуугаа барья гэж дуулж байна. Найзын тухай гоё дуу байдаг шүү дээ. Тэ таяр нөгөө дуугаа дууж авахгүй шээ бөмбөг төсрүүл аюултай. Та найзтай юу? Цагаан тухай хоёр найз ямарсан автобусны буудлын дээр очсон. Тэгээ найзаараа бахархаж дээ, тий? Ямар санагдчих. Харин надад жоохон хатуу шийтгэр баг оноо гэж бодоод байна шүү дээ. Шийтгэл биш ээ тэр. Сайн байцгаана уу монголчуудаа. Хоёр дуучин ганцаагийн найзууд байна. Сонгоны сурталчилгаанд явуулж юм байна. Facebook-ийн дагаарай. Тэгээд найзтай зориулаад нэгэн дуугаар аяа ярья. Яа хоёр найз минь нэрээ. Босод бахархдаг юм байна. Суудаад авч нийш сод. Хадагч туулах амьдралын нугчаа
Яа аим. Жологийн найз минь дуулчихна. Оо мөн найз минь нэрээс гоё. Тэгээд дуучин гантгоогоо дарчихъя. Босооч нийгмийн юу сайтай Айгуу сайтай. Манай ангиж ерөөсөө хамгийн бүхэл юм авч явдаг. одоо дууга дуустах юм нэ. Дуугаа дуучих юм шигтэй. Яа. Аюу би юу хийж байгаа юм бол доо гэж бодож байгаа юм шигтэй. За баярлалаа тэгээд манай коучнаас ган тоглоомоор таа хүмүүсээ дэмжээрэй. Өндөр намайг найзлыг багчуу. Гинэн одлууд дагуулсаа гинхэн багын дурсан жасандахлаа халгч туулах амьдралын нугчаад хамгийн түрүүнд найзыгаа зорих юмаа. Тэн ард байгаа олон хүмүүст бол таны хамгийн сайн найз чи байгаа юм. Би огтхон ч хэрэглэхгүй. Танд ямар нэгэн асуудал тулгархад харин хэн тусч чадах бол найз гэдэг энэ үгэнд насны хязгаар, баян хоосны ялгаа, албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөг огтхон ч хамаагүй тийм л эрхэм мөг. Амьдралын энэ урт замыг алдаатай оноотой бүхэлдээ хамтдаа туулах тийм найз танд байгаа юм. Та найзтай юу? За сая тэгээд найзаараа бахарах ямар байна яг гадаа. Оо сайхан. Хэвээ гоё л байна. Бахархыг үзүүлсэн шүү дээ. Босаагүй өвдөд юу яч юм бэ? Тэр ингээд гантгоогоо дагж аваад энд зарлагч игээд нөгөө нэг буулаа. Харин энэ хоёрынхоо бас юг авиасыг одоо тарчлаа. Одоо энэ шинжилээр шинжилээр хоёр хөтлөгч, эртний хөтлөгч дуучинтайгаа ингээд нэг баг нэг баг өгдөөсөн тий. Найзын төлөө ичих мич байхгүй болчихсон. Харин юу ичих мичтэй. Тэр нь өөрөөгөө магтсан юм ичих. Ичиж шүү. За анх яаж танилцчихсэн бэ? За гантаад хоёр үед багын найзууд гэсэн шүү дээ тий. Тэгэхээр босаад хоёр анх яаж танилцчихсэн? Магадгүй нөө нэлх бахта бие биендээ сэтгэлтэй байсныг хин үгүйсэх үү? 10 жилийн хүүхдүүд юм жөөгсөө сургалтаараа л танилцсан. Тэгээд гантгоо ингээл бол дуулдаг гэл авьяастай ерөөсө тэр дуулт мултыг надад ерөөсө нэг сонирм биш. Ерөөс тоодгүйсэн. Тэгсэн чинь нэг одоо ингээм гантгоо өгч дуудаад энэ нэг дуу хөгжмийн ангид орсон. Тэгэл гантгоог дуудах гал ингээ шагаасан чинь гантгоод яг ямар дуу дуулсан. Тэгсэн чинь ингээл гантгоог гэсэн чинь сонирм болоод чих дүлээ. Энэ шаагна хүүх инженерээ ингэж гоё дуулсан. Дуулах дурлах юм уу? Дурлж исэн бохоо тий тэгж дурлж исэн. Яг нэг ямар дуулж исэн юм бэ? Ямар ээжийн тухайд дуулж исэн. Тэгэл нөгөө нэг би ерөөсөө гантгоо тэгж гоё дуулдаг гэж ерөөсөө бодохгүй. Явчлаа дээ. Тэгсэн чинь яг тэр нөгөө дуугч бай ингээд орлоо. Яг гантгоо дуулсан. Ингээд бүр амар шокнд ороод. Хүүх инженерээ дууч. Хэдгээр ингэ дөө. Зуртгаар ингэ. Тэр өөрөөсөө тоогоогүй байхгүй. Тэгм тэгэл. За гантгоо хоёр. Оо битэрж их сонин танилцсан. Нөгөө нэг одоо хөдөө замд би явах га төвсгөл явах. Тий. Манай энд явах та байсан. Би нэг юм мэдэхгүй танихгүй нөгөө тэр телевизээр хэвээр харж байсан юм чи нэ. Тэгээд нэг удаа авцаар яриад хаанаас ч явах гэсэн гэрийн гаднаас ч очиж хүлээгээл 10 минут гэртээ хүлээсэн юм тэгэхээр гарч ирэнгүүд нь нэлээд загимдаг байх шүү дээ. Энэ л хүлээл авах юм яриа. Тэгээд машинд орж ирээ суугаад хоёулаа хөдлөөл явсан. Ийм юудэнтэй юм хүртэхтэй зуцаа. Тэгээ бас үлэн маск зүс. Тэгээ маск зүстэй. Миний энэ жашиг гэдэг. Уу ч орчихсон. Ард суухын урд суучихгүй ойлгох нь явна. Тэгээд урдаа суулгаад хоёулаа замд явлаа. Нилээн цаашаа даван шар өнгөрөөд нилээ явах би дуах танихгүй л байна. Танилцаач хүч. Харсан ч хувцастаагаас үуч.
жижиг халууддаг. Энэ баагуурын суугаад байгаа шүү дээ. Оо за тэгээд хуцаа танилцж. Тэгээд явж байгаа. За одоо нэг хол явж байгаа хүмүүс чинь танилцсан шүү дээ. Тэгээд танилцаад би ингээ харсан чинь нөгөө яг нөгөө нэг туурс гэж орж ирд юм биш. Нөгөө гант тогд. Чи гэсэн чи хайрандаа оо тийм. Тэгээд хоёулаа гар бараад ингээд хоёрын хадаас гантгаа гэж би ихлээд хэлдэг байхгүй. Тэгсэн чинь надад хайхаж чараад энэ одоо надад тоглоод байгаа шүү дээ. Юу нэр нэрийг яг тийм жолооны өмнө харуул. Тэгсэн чинь оо тийм ямар сонир хэр одоо 2 жил болж байна. 2 жил гарна. Тий. Тэгээд тэрнээс хойш ер нь үзээгүй. Үзээгүй. Тэгээд айгүй сүүл 2 жил танилцаад 2 жил нөхөрсөн гэвэл бас айгүй сайн мэдчихэж шүү. Найзаа нэлээсээ судлаад гэсэн мэт те. Тэгэхээр яг найз нар ер нь бол тэр чинь бусад үеч гэсэн баян холбоотой болчихсон. Иш тийш явсан ч хамт явна. Юу анх сая яриад гантугаар яриад за найз нөгөө юу ячлаа хөлөө гэмтэйчлээ хөрөө дээрээ сах дээр явж байна тий гэдэг. Тэгээд за би буцаад яриг гантугагийн зэрэг санаа Тэгээд за бай бай. Finish. тэгээд босоо болсон. Гэхдээ ер нь тийм биз дээ. Гантугаа яг залгаж байгаа л энэ хоёр болохоос шүү бас найз байх. Ой зөндөө байлгүй яг яг одоо гэхдээ яг би чинь нэг хөдөөнийх болохоор өсөглөх гэдэг утгаараа одоо Солонгост 12 жил болцсон гэдэг утгаараа бас юу гэдэг юм бэ энд одоо Монголдо нөгөө ингээд яг найзууд нөхөрлж байгаа гантугаас өөр баг ганц хоёрхоо найзууд байна. Гэхдээ тэр ганц хоёр найзууд маань үнэхээр бас мундаг найзууд бий л дээ. Яг заргасан л энэ хоёр маань бас амжилттай. Тий, төлөвлөгөө аягүй амжилттай хэрэгжиж байна шүү дээ. Нөхөрлөл хизээ яаж эхэлсэндээ биш. Яг дууссан гэдэг чинь. Тэгэхээр ер нь юм билээ нөхөрлөл гэдэг юм чинь хамгийн гоё нь шин дээр хамгийн их гоё гэдэг гэнэ ер нь. Гантаа хүүхэд тогт ямар хөлтөс ер нь. Чи айгаа олон тал явъя сте. Анги дотор бас онц сурна, зураг зурна, дуулна. Тэгэл тийм бүжиглэн, жүжиглэн яа. Энэ лагэл байсан юм тий. Ганц сонсон биз дээ. Тэгээ бочтой ийм л байна. Яаж бичвэл бахархгүй байхаарахгүй найзалтай юм найз тийм. Хамгийн гоё дурсамжтай үлдээсэн гантайгаа тий. Одоо миний сэтгэлээс шампуу одоо тус ч юм уу юу байдаг вэ? Гантайгаа. Одоо тэгэл тэр олон сая хүнтэй ингээд 3 сая хүнээс тий. Ямар ч одоо өөрийн одоо татах тийм одоо юу биш тулах цэггүй явал тэгээ өөрийнхөө хүчээр тэгээд өөрийнхөө чадлаараа тэгж олон сая хүн бас тэр оддын хандс ч юм бас хин дуртай нь ордгох гэж бодчих. Тэгээд тодорхой шалгуур хангаад тэгээд тэрүүнд орж явахдаа тэгээд тэрүүнд ороод чи 2-3 минутын юу байгаа шүү дээ хэсэг. Тэрүүнд яг ингээд нөгөө нэг Монгол үндэснийхаа бүжгийг бүжиглээд тэнд yorол нь бүх монголчууд огшсон байх гэж байна. Жалам хараа явангуут л угсаа. Энэ дээр л босооч чи миний найз гэж хэлжсэн үү юм шиг. Хүн болгонд л чи миний найз. Ингээд контентын шеэр хийгээл. Болгонд ингээ нөгөө нэг хасаагүй байдаг хүмүүс чинь гантгаа яаж тань гэдэг. Тэгээ нөгөө цог ахуулсан зураг байдгүй тань. Бүгд авах. Байгаа. Бүр амар уяга бүжиг. Тэр бид нэг түрүүнд асуулт ингээд бөглөөцсөн байсан байхгүй. Тэгээ тэрэн дээрээс гантаа хамгийн анхны үнсэл гэсэн чинь тунсаа юм шиг. За задруулах юм. Тэр чинь юу ингэ хөдөө буруугаар бодчихгүй шүү. Одоо энэ арай тий. Тэр чинь одоо тайлбартайгаа би чи аюулгүй хэлсэн байгаа. Тэр чинь ингэж байгаа хамгийн анхны үнсэлт нь л гадуугийн хамгийн анхны үнсэл юм бол миний хажууд сууж байгаа бүсгэн байна. Яаж үнссэн бэ гэхлээр хараа амар хүчээр шийтгэл юм байна. Тоглоомоор тоглоод уул нь пунсаан тоглоомонд оролцоогүй байсан. Хөдлөөс харж исэн чинь пунсааг үнсгдэг шийдэгдсэн. Тий арай тийм аа. Тэгээ пунсаа үнсүүлэхгүй гэсээрээ үнсүүлээд хавчаар нь хугараад пунсаа уйсан байна. Тэгээд гантагааг хамгийн анхны матгчгүй үнсэлдсэн. Тэгээ тэр үнссэн цагаас хойш тэрнээс хашаа. Яас найз нөхөрлөө үргэлжлүүлдэг. Магадгүй тэр үнсэлт нь ингээд энэ хоёрыг илүү гоё найз тий гоё найз нөхөрлөө. Эмгтэй найз тэрийг ингээ бодлоо. Тэр гантгоогийн шийдгээс юм уу пунсагийн шийдгээ. Пунсаа шийдгээ авчих боо. Пунсаа шийдгээ авчих. Тэгээ манай пунсаа бол манай ангид бол ерөөсөө бүхий л одоо үйл ажиллагаа одоо олон нийтийн тий бүх үйл ажиллагаа энэ ангигээ бацдаг бас. Манай одоо манай анги шилмэг шилэгдмэл юм охин байхгүй юу. Тэгээд за энэ зархад надруу яг хурж ирнэ гээл нэг ямар ч ажилтай байсан тий ангийнхнаа гэсэн сэтгэлтэй тийм учраас одоо хурж ирнэ гэдэг л одоо бодлоо. Гантугаа яан салтж байгаа байхгүй юу. Тосоогийн хувьд
найз нөхрөл найз гэж хүн ямар байх ёстой гэж боддог вэ? Миний бодлоор найз гэвэл одоо найзынхаа жаргалтай үед нь жаргалаас нь хуваалцдаг. Амжилттай үед нь одоо амжилтаар нь бахархаж чаддаг. Зовлонтой үед нь одоо зовлоныг нь хуваалцах чаддаг. Тэгээд үргэлж одоо байнга хамт уулзаад ингээ байнга яваад байхгүй ч гэсэн ер нь одоо тэр хүнд тусламж хэрэгтэй ч юм уу ямар нэгэн үед одоо өөрийнхөө чаддаг зүйлээр сэтгэлээсээ бүгдэнд нь одоо тусалж чадхаар тийм хүн хэлнэ. Яг өнөөдөр шиг. Яг над шиг гэдэг. Гантаа. Яг адилхан манай пунса та адилхан би бодож явдаг л да. Ер нь бол ингээд ер нь амьдрал дээр ч бас харагддаг л да ер нь бол. Тэгээ мөнгө төлөхтэй нэр хүндтэй магадгүй те байцгүй явж байхад бол хачиг шиг наалтсан нөгөө сайн гэж хэрэгдээд ирсэн найзууд маань яг ингээд амьдрал тэгээ хэцүү болсон үед те зовлон зүдгүүр болсон үед ерөөсөө те алга болчихдог. Тийм хүнийг бол хизээш найз гэхгүй. Үнэхээр жаргалтай үед нь жаргалтыг нь одоо хоёр дахин нэмэгдүүлж хамт байдаг. Үнэхээр одоо тусламж хэрэгтэй хэцүү зовлон үед тэр зовлонгоос нь нэмэгдээд хуваалцаад явж байдаг. Тийм л хүнийг би найз гэж хэлнэ үнэхээр. Одоо өнөөдөр гэх чинь би пунса гантхан хоёроо бол үнэхээр бас ямар ч үе тохиолдсон те би жаргалтай байна хүрээд ир гэж дуудаагүй шүү дээ те үнэхээр ингээд хөлмөнд битчлээ гээд худлаа яриад ихэд бол хоёр найз нь бас ингээд дэргэд байгаа би үнэхээр бас би танаа нэвтрүүлгийн одоо нэр байгаа шүү дээ та найзтай юу би найзтай юм байна гэж аюух дотроо маш их бахархалтай хоёр найзаа ийм л хүнийг одоо би найзтай юм байна үнэхээр 100 төгрөгтэй явснаас те 100 найзтай явнаа гэх юм бас нэг тод жишээ юм бол би өнөөдөр бодож За гантаа миний одоо тийм найз гэдэг бол маш ирхэм одоо зарим нэгний найзгаа одоо хол уурс гэж юм явах бас үлдэх тийм болдог шүү дээ өнөөдөр сайн найз тийм тэгээд мэдээж жаргал зовлон аль нэг хамт байж идэх найз гэж өнөөдөр дуудахад ихгүй болохгүй шүү дээ бүх хүнийг хаяал ийм төрлийн найзгаа их тийм одоо хүсэл ялч энэ нэг бүлийн бэрцний мэдээ тэгээд тэрэн сэтрээд нэрэл халтраад унчаад тэгээд үнэхээр найз бол гоё л дөө одоо ястал нэг байхгүй үед нэг үлдгийг нэг л найз гэж хэлэндээ ер нь одоо цаг ингээд харангууд нөхөрлөлийн үнцэн гэдэг нь жоохон асуудал байна тийм хүмүүс яг альч тал дээр эдээ хэр санагддаг нэгдэж байгаа зарим хүмүүс тийм байдаг шүү дээ зарим нэг үний албан тушаал их мэдл болж найз хэлж ийм хүнтэй найзлжуул би энэ талаараа надад тэрэг болно одоо хитрхи өөрийгөө бодсон хувийн зам хүмүүдээ тийм бас нэг алдартай дууцтай найз гэдэг юм би болохоор найзынхаа бол яг тийм нэг хүнтэй дуучин гэдэгтэй найзлах өдөр гандгаа найз одчилбол одоо пунса гантхан хоёрын цуг ахтай би яг өөрийнхөө байж чаддаг би яг өөрийнхөө миний одоо юу гэдэг мэдээж би заримдаа ингээд нэвтрүүлэг дээр орох гэж юм бас тэнэж шүү юу ярих уу гэдэг чинь энэ хоёроо цуг ахаараа юусаа миний яг л нөгөө 100% гантхан тэр чигээрээ те миний алдаа дутагдaltaй маань хүлээж авдаг ямар ч баггүй ямар ч алдаа дутагдaltaй маань одоо юу гэдэг бүх юм сам маяг хүлээж аваад одоо энэ хоёр ингэж дараахан цугаад байна. Өө юу гэдэг. Одоо найз нөхөд би юунаас нь хамааралтай хэлсэн. Бид нар найзтай хийсэн нэг цаахан зүйл нь цаашаа хэд болж үрчгийг хинч мэдэхгүй те. Тэгэхээр найзтай хийсэн муу зүйл нь ч магадгүй хэд болж муу болох нь мэдэхгүй шүү. Тэгэхээр аль болох найзтай эрийг сайн юм уу гэж те. Аль болох чадлаараа бид нар туслаж дэмжиж зөвлөж яваасай. Тэ бүгдээ. Тэгээд уусаа цаг хугацаа харуулт юм байна. Одоо нөхрийн сайныг ханилан байж мэднэ, хөрхийн сайныг унан байж гэдэг нэг үг шүү дээ. Бас цаг хугацаа заавал тэр хүний одоо сайн муу юу гэдгийг гадаас нь хараад бид мэдэхгүй шүү дээ. Гэхдээ цаг хугацааг үнэхээр хэнийг хинбэ гэдгийг уусаа харуулдаг. Сүүлийн үед чиний хэлдэг үнэхээр яг үнэ. Хүний дандаа нөгөө нэг ашиг хонжоо хайж найз төгөлдөг. Тэр бол гэхдээ холж явахгүй л дээ. Эзэн нэгэн цагт ингээл мэдддэг юу байхгүй юу? Юу юм бол. Тэгэхээр одоо найз нөхд гэдэг бол ер нь хүний амьдралын хамгийн чухал хүүхдлээл тэр хүмүүстэйгээ хамт те өөрийнхөө одоо сайн муутай найзгаа хүлээн зөвшөөрч те тэгээд буудалсан гэсэн чинь эргээл те хогшоо гэдэг ч юм уу эргээл дахиад уцтаал айгүй гоё шүү дээ ер нь бол тийм найз нөхрөл чинь тэгэл амьдралын түшиг тэгж л болж явдаг да. Яг хүн сайн найзаас бол олон юм сурах юм. Гэсэн үг юм бэ. Маш их юм бэ. Айгүй их сурж байгаа юм чи. Гантгаа багын найз нэрэлтэй. Ер нь одоо энэ би найзгаа гантгагийн найз багаас найз жисэн шүү гэдэг үзэж байгаа юм. Зүйл баг. Тэр маань баг найзтай байна. Одоо хүний
За үсгээс нь хэлж дээ. Нэр манай 10 жилийн бол үнэхээр одоо энэ бүлийн манай тэр маркет шиг бас Аргийнхаа Өсгөл аймгийн МГС 3-10 жилийн Аргийнхаа консультантын зүгээс бас мэдчилж байна. Энэ ч юм шиг байна. Тэгээд манай бидээс одны найз гэж бас байдаг. Тэгээд одоо эрдэнэ жаатад манай янз одныхаа найз бас бүний чинь амьдралд чинь бас нэг тодорхой цаг хугацаагаар одоо үеийн хөлс найз байдаг шүү. За 10 жилийн оюутны мөн амьдралын солонгос очоод найзлсан зүйлс манай найз одоо ингээд бас урлагийн журмаас ч юм танилцсан найз байна. Хүн чинь тэгээд бас явах тусмаа. Aansны тусмаа. Амьдралын таньч мэдээд бас найзлуудын тэр нэг хүрээлэл бас дэлхийн тэр үндсэн бүхий хүн мэддэг одоо тэ одоо бас хүнээр дутдаг аймаг дутдаг юм байна. Энэ одоо хэцүү нийгэмд те найз нөхдөөгөө ч гэсэн ингээд суунгуудаа бас нэг ч удаа найзхаа ярьж байгаа зовлон жаргалыг сонсч ирсэн тун ховор юм. Өөрөө л ярих гал амаар сонсооч гээд тэгээд байгаа болохоор яг надтай адилхан нөгөө найзынхаа бас зовлон жаргалыг ингээд сонсох тийм сүүлийн үед одоо бид нар ялангуяа дүнэлт тийм зан чанар аюу ховор байгаа юм болов уу гэж би ойлгож байгаа тийм. Өдийг үл намайг дэмжиж одоо яг чин сэтгэлээс манай Уса гантхоо ирч маань ингээд одоо түрүүн Türkiye'nin одоо хамгийн ойртод найз хүн ховор юм байна л та. Тэгээ бодоод үзэх басна. Энэ найзуудаа бүгдийг хайртай ч заавал ирүүл байгаараа гэж хүснээр байна. Антогийн одоо ч нөгөө яг сэтгэл төрсэн найзаас тусламж сэтгэл төрсэн төрсөж байдаг шин. Бас урдаар ангилууд, доктор ангилууд би чинь нэг бас урдаа урд зайтай ангилчдаг юм байна. Ангийнхантайгаа би өглөө өрд очингуудаа бас тухайн чи кассетны өвчин гэж байдаг шин. Манай кассетны сони өвч маань ирчээд манай өөр анги тэгрэсэн би кассетны өвчин зээлж амгуулаа. Ангийнхантайгаа өглөө ингээд ангийнхныгаа хүчийг өгдөг хүүхнээ өглөө хүчийг өгөх гоё. Хөгчмөө эрт очингууд хөгчмөө тавиал ангийнхныгаа огтож авъя гэсэн гоё бодлоо. Тэгээд нөгөө хөгчмөө аавс явж исэн чинь яг цаг уурын хашаа байдаг шнэ. Тэгээд явж исэн чинь пиццат болдог. Амар нөгөө пиццат тэсдгүй. Тэгээд чи дөө нэг цаг уурын хаж байгаа ингээд явж яг цаг уурын одоо би жолсон байдаг байхгүй. Энийг нохоо ухаад ингээд зүг гарц тийм хөгчмөө ороо шавчаад арай иш давж ороод нөөж авчихсан. Биеэ цацаар гараад ирж өгсөн. Тэгээ садаг. Ахаа бүдэ уулаа хөгчмөө хайгаад нөгөө найзтай би ч найз хөгчмөө авсан байдаг. Тэгээ нөгөө найз аав ишгээд авчихсан аав ээжнээсээ загнаад би загнашдаг шин боочтой шүү. Тэгээд нөгөө хичээл тасалсан. Би ч одоо хичээл тасалж хөгчмөөс бол хичээл тасаад уусгал үсэндээ авахтаа нөгөө гэртээ очсон. Тэгээд гэртээ очоод ингээд гурван зүйлс ээж авах хүчигээ. Яасан юу болоод яасан би айн хөгч бадаг болчихлоо бааж байгаа бид. Тэр балигтай гэж зүгтээ яасан. Тийм болсон байхгүй. Ангийнхантай урдлоо тэгсэн. Тэгвэл манай гисэн чи өглөө хөгжимсөөсөө авч ирчих чи гоё байж тэгээд би аюу гой тийм. Дахиад хөгжим одоогүй. Одоо шаачлаа. Тэр хөгжмийг авсан гэдэг одоо хөгжүүлсэн. Одоо өгчөөрэй. Одоо нэг тийм шүүх мөх цагдаа шомаргүй байна. За ингээ манай нэвтрүүлгийн зүгээс оролцогчтой юм зураг дурсгалын зураг хэлээ. За энэ дээр яах вэ гэхээр за Понсаа ганлогоо хоёр маань яг найзтай зориулаад яг одоо төрсэн сэтгэлээ бичиж Туркийн шүлэг болгож чинь тийм. За тэгэхээр энэ шүлгийг хэрхий яаж бичих вэ? Ямар гоё шүлэг болох нэг тийм дээр харцгаая. Яа. Гамаа нэг авчих тийм. Та найзтай юу? За үзэгчтэй ямар гэсэн гант тогоогийн маань хоёр найз шүлгээ өгч дууссан байна. Ингээд өөрсдөө нь уншуул яа. За За хүний сэтгэл яг хүний сэтгэлээс харж байгаа л үг шүү дээ тийм үү? Яг одоо. За насан багын эгэл найз найрсаг хөвчлөлтэй ганцхан нарт ертөнцийн сайхан бүхнийг надаас чамдаа хүсэн ирнэ. За нөгөө гант тогоогийн баярлалаа. За би болохоор ингэж хэлсэн байна шүү дээ. Жими дуулаад Жими Монгол орондоо танигдсан. Жалан Мари дуулаад дэлхийд даяараа танигдсан. Ээлтэй Монголын бахархалтгүй дэлхийн нэгтэй дуучин.
өгч хөөсөн бичсэн гэдэг зураг нэг. Энэ болгоод нөгөө нэвтрүүлгээс гантайгаа өөрт яг хоёр найзхан бичсэн шүлгэн энэ дээ. Яастаа би энэ хоёр зургийг тус нэг солиод өгчмөр. За тэг. Яагаад тэгэхээр ингээд яхаар чинь яг ахлын шүлгэн арай өөр учраас зү. Яа. Энд утсан ичдэг байж. За үзэгчтэй нэвтрүүлгийг дуусгах яриа өнөөдрийн нэвтрүүлэг бол энэ үрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаарт магадгүй таны найз сонгогдож орох. Тэгэхээр та найзаагаа яг энэ нэвтрүүлгийн асуултанд нэвтрүүлэг асуусан шиг энэ 40 асуултыг найзтай тавиад тэрийг асуугаад мэдээд авчихад бас илүүдэхгүй шүү. Нэвтрүүлэг орох байсан, орохгүй байсан тав найзаагаа энэ хоёр найз шиг илүү сайн мэддэг байгаарай гэж хэлсэн. За ингээд дараагийн дугаар хүртэл баярлалаа. Баярлалаа.